Бидний амьдралд оюу толгой компани ямар үр өгөөж үзүүлдэг вэ? Дотоодын нийт бүтээгдэхүүн буюу Монгол улсын нутаг дэвсгэр дээр аж ахуй нэгж байгууллагууд болон хувь хүмүүс бүгд нийлээд 2017 онд 28 их найт төгрөгийн баялаг болох бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгожээ. Одоогийн байдлаар дотоодын нийт бүтээгдэхүүнийг бий болгоход хувь нэмрээ оруулдаг голлох салбаруудыг авч үзвэл барилга 3.5%, боловсруулах үйлдвэр 8.6%, хөдөө аж ахуй, газар тариалан 10.8%, уул уурхай олборлолт 21.9%, үйлчилгээний бусад үйл ажиллагаа 25.6%-тай байгаа юм. Үүнээс харахад 2017 оны дотоодын нийт бүтээгдэхүүнд уул уурхайн салбар ойролцоогоор 22 орчим хувийг эзлэж байгаа нь дотоодын нийт бүтээгдэхүүнийг бүрдүүлэгч голлох салбаруудын нэг болгож байгаа юм. Тэр ч утгаараа 2017 оны Монгол улсын төсөв нийт 5.8 их найт төгрөг байснаас уул уурхайн салбар 4.1-ийг нь буюу 1.5 их найт төгрөгийн татварыг төвлөрүүлжээ. Тус салбарын голлох бүтээгдэхүүнүүд нь нүүрс, алт, цэс, төмрийн хөдөр, хайлуур жонш, цайр болох юм. Ингээд зэсийн үйлдвэрлэл экспортоор салбартаа тэргүүлэгчдийн нэг оюу толгой компани манай улсын эдийн засгт оруулсан үр өгөөжийг жишээ болгон авч үзье. 2010-аас 2017 оны хооронд оюу толгой компани нь Монгол улсын эдийн засгт нийт 12.9 их найт төгрөгийг цалин, татвар хураамж болон дотоодын худалдан авалт хэлбэрээр оруулсан байна. 2010-аас 2017 оны хооронд оюу толгой компани 735 тэрбум төгрөгийг шууд болон гэрээт ажилчдадаа цалин хэлбэрээр төлсөн нь улсын их дээд сургуулиудын бүх оюутнууд буюу ойролцоогоор 92 мянган оюутны 4 жилийн сургалтын төлбөртэй тэнцэх юм. Та бидэнтэй адил оюу толгой компани ажилчдын цалин, хоол хүнс, хувцс хунар, орон байр, харилцаа холбоо, тээвэр болон бусад үйлчилгээнд зарцуулагдаж, эргээд эдийн засагт мөнгөн урсгал болон ордог. Монгол улсын эдийн засгийн хөгжлийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа томоохон аж ахуй нэгжийн хувьд оюу толгой компани нийт 17 төрлийн татвар хураамж төлдгөөс онцлог татваруудыг дурдвал 2010-аас 2017 оны хооронд тус компани нь 2.7 их найт төгрөгийн татварыг улсын төсөв төвлөрүүлсний 24.5% нь роялти буюу зэс зэрэг байгалийн баялаг ашигласны төлбөрт, 16.3% нь импортын бараанд төлсөн гайлын татварт, 13.5% нь нэмэгдсэн өртгийн албан татварт, 8.2% нь ажилчдын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд тус зарцуулагджээ. Зөвхөн 2017 онд гихтэл 439.3 тэрбум төгрөгийн татвар төлсөн нь Улаанбаатар хотын бүтэн жилийн татварын орлоготой тэнцвэртэй юм. Оюу толгой компани эдийн засгт оруулсан хамгийн өндөр хувь нэмэр нь Монголын компаниудаас худалдан авсан бараа үйлчилгээ юм. Монгол улсын хөлийг 2.6 удаа бүтэн тойрох буюу 21,830 км зам барих, эсвэл 190 ширхэг нарны гүүр барихтай тэнцэх 9.5 их найт төгрөгийг 2010-аас 2017 оны хооронд оюу толгой компани дотоодын худалдан авалтаа зарцуулжээ. 2018 оны 1-р улиралд гихтэл тус компани 280 тэрбум төгрөгийн дотоодын худалдан авалт хийсэн байна. Уул уурхайн үйл ажиллагаа явуулахад маш олон төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээ хэрэгтэй болдог. Үүнд уурхайн инженер болдгийг жишээ болгон авч үзэхэд түүнийг ажиллаа хийх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд компани хоол хүнс, ажлын хувцас, ажилдаа ирж очих тээвэр, ажлын багаж хэрэгсэл, уурхайн талбар дээр байрлах байр, инженер техникийн үйлчилгээ, аюулгүй ажиллагаа болон мэргэжлийн сургалт гэх зэрэг бүхий л төрлийн бараа үйлчилгээгээр хангах хэрэгтэй болдог. Эдгээр бараа үйлчилгээг оюу толгой компани Монголын бусад компаниудаас худалдан авах, түрээслэх байдлаар нийт 1146 ханган нийлүүлэгч компаниудтай хамтран ажиллаж байна. Эндээс харахад нийт 55 мянган хүн оюу толгой төсөлтэй холбоотой ажил эрхэлж байгаа бөгөөд нэг ажилтны гэр бүлийг дунджаар 3.6 гишүүнтэй гэж үзвэл нийт 198 мянган хүнийг шууд болон шууд бус ажил орлоготой болох боломжийг бүрдүүлж байна. Энэ нь Монголын хамгийн олон хүн амтай Хөвсгөл аймаг болон анхдагчдын өлгий Булган аймгийн хүн амыг нийлүүлсэнтэй тэнцвэртэй юм. Эдгээр ханган нийлүүлэгч байгууллагууд оюу толгой компанитай хамтран ажиллах үедээ Монгол улсын төсөвт бүхий л төрлийн татвар хураамжийг төлж эдийн засагт мөн л өөрсдийн хувь нэмрээ оруулж байдаг. Эдийн засгийн эргэлтийн хуулиар оюу толгой компанид ажиллаж байгаа нэг уурхайчин өөр нэг ханган нийлүүлэгч компанид ажлын байр шинээр бий болгож байдаг билээ. Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгж байгууллагуудын нэгэн адил оюу толгой компани манай улсын хөгжил дэвшилд өөрийн хувь нэмрийг зохицуултгүй оруулсаар байгаа билээ. Дээр дурдсан цалин, татвар хураамж, дотоодын худалдан авалтаас гадна оюу толгой компани нь нийгмийн хариуцлагын хүрээнд орон нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулан ажилладаг.
2015 оноос хойш Өмнөг аймгийн сумдад нийт 640 хүүхдийн сургууль, 900 хүүхдийн багтаамжтай 4 цэцэрлэг, эмнэлгийн барилга, мал эмнэлгийн барилга, 2 сумдад уурын зуухны барилга гэх мэт 36.7 тэрбум төгрөгийн өртөг бүхий 78 төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн нь нийт 109,200 хүнд үр өгөөжөө өгсөн байна. Оюу толгой төсөл нь эхэлсэн цагаас хойш Монгол улсын нийгэм эдийн засагт үр өгөөжөө өгсөөр ирсэн бөгөөд цаашид уг төслийн цар хүрээ үйл ажиллагаа өргөжинд хэлснээр эх орны нийгэм эдийн засгийн хөгжилд оруулах хувь нэмэр нь улам бүр өссөн нэмэгдэх юм. Оюу толгой компани Эрдэм мэдлэг, ур чадвар, үнэт зүйлс бүтээлцэн